Жишээл Google-ийн хоол бас хамт оролцоод ер нь дийлэнхтэй явдаг. Хамтдаа ингээд нэгэснээр баг Google ажилтан шиг ингээд хамтдаа засаад явдаг гэсэн үг. Өөрийн чинь хувьд ингээд ийм халдлага боллоо гэдэг ч юм уу мэдээ сонсоод тэрнийг ингээ ухаж судлаад юм уу ямар одоо гайхамшигтай сэтгэвэ гэдэг юм кейс байгаа юу? Bybit гээд бирж хактуулсан кейс байдаг байхгүй. Тэр болонгууд яг Солонгосын North Korea-гийн хакерууд буюу Lazarus-гийн бүлгмийн гишүүн 1.5 тэрбум доллар илүү олоод тэр хөрөнгө санхүүжилтээ шууд нөгөө Солонгос ч нэг цөмийн бөмбөгтэй нэгээс нь тийшээгээ geolocation руу нийлүүлчих байгаа байхгүй. Одоо манайд болонгууд ерөөсөө л би одоо жишээлбэл 20 дугаар курсээс л имиж эхэлсэн гэж байгаа боловч тэр хүмүүсийг ерөөс 5 6 настайгаас нь эхлээл компьютерийг бүр бүтэн систем бичих чадвартай болгож хөгжүүлдэг. Нэг талаасаа ер нь бол бүх дэлхийд даяараа Солонгос үзий яддаг ч гэсэн би бол хакеруудын бол шүтдэг ер нь бол. За Mogul Experts podcast-ийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бидэнтэй хамт кибер аюулгүй байдлын судлаач хакер Ялган хүрэлцэн ирсэн байна. За сайхан наадамсан уу? Сайхан наадамсан. Ажил төрлөн сайн мэдтэй. За өнөөдөр хоёлаа кибер аюулгүй байдлыг аль болох түлхүү ярилцсан мөн хүмүүст одоо сошиал орчин дээрэс нь одоо энэ компьютер хэрэглээ, гар утасны хэрэглээн дээр ер нь юу нэр алдаад байдیں۔ Мөн одоо хакер гэж яг хийн гэх мэтчлэн сэдвүүдээр гоё гүнзгий ярилцъя. Тэгээ юуны өмнө өөрийгөө танилцуулаач тий хаана ажиллаж гин ер нь яагаад энэ салбарт өдөө хүртэл ингэ ажиллаа явж байгаа вэ? За одоо яг би бол Хаманганд кибер аюулгүй байдлын удирдагч гэдэг албан тушаал дээр ажилладаг. Гэхдээ ер нь бол half time. Тэгээд үлдсэн хугацаанд нь олонгууд ер нь бол өөрөө контент бүтээгч гэж явдаг. Мөн бас гадаадын томоохон байгууллагуудаас алтаа болдог тийм ажил хийдэг. Тэр нь олонгууд яг албан ёсны нэршил нь олонгууд bug bounty, bug hunter гэж нэрлэдэг баг. Тэгээд ер нь бол чөлөө цагаар бол нэг мазаалаа гээд манай Монголын хакеруудын нэгдсэн community байгаа. Тэр хамт оролцоод, үүсгэн байгуулагчаар оролцоод, үйл ажиллагааг нь хамт удирдаад ер нь бол явдаг баг. Энэ компьютерийг гүнзгий судлах болсон одоо өөрийнх нь шалтгаан хизээнээс эхэлсэн бай тээ. Тэр түүхээсээ гоё ингээ хуваалцчих. Би жоохон бахта ер нь бол яг миний яг жоохон байх үед яг кибер аюулгүй байдал гэдэг мэргэжил ер нь бол миний судалж байсан бол байгаагүй. Тэр үед программист гэж байдаг байсан. Тэгээд программист гэдэг үг нь яагаад ч юм нэг орсоор программист гэдэг хэлэнгүүт их гоё сонсогдоо. Тэгээд код бичдэг гэдэг ингүүд одоо нэлийн гик талтай тийм нөхдүүд байдаг байсан. Тэгэнгүүт ер нь жоохон бахасаа программист болно. Тэгээд компьютерийн мэргэжилтэй болно гэл. Тэгэл жоохон бахта нөгөө компьютеруудыг ингэж задлаад одоо хуучин компьютер байлаа гэж бодоход RAM, CPU гээл те задлж үзээл. Тэгээд тэрийг эвдээл буцааж хасаж чаддгүй ч юм уу. Тэгээд тэрнээс ер нь суралцаад явдаг байсан. Гэхдээ яг нэг гүнзгийрсэн яг хэсэг нь гэвэл яг их сургуульд ороод 2 дугаар курсээс илүү яг анхаарч судалж эхэлсэн. Тэр болтол ер нь жоохон өөр юм руу хобби маань яваад явжсэн. Одоо жишээлбэл хобби маань ер нь бол бүжиглэх, электро бүжиг гэдэг төрлөөр бүжиглдэг байсан. Тэгээд хажуугаар мэдээж тэгэл одоо e-sport нэлийн мэргэжлийн төвшин сонирхдаг байж байгаад тэгээд 2 дугаар курсээс ер нь бол за одоо ингээд яг мэргэжлийн юм хөвгөд явсан дээр байна. Энэ илүү амьдралтай байна гэд. Тэгээд тэрнээс хойш ер нь бол гадаадын томоохон хакерын тэмцээнүүдэд багаараа оролцоох. Тэгээд бас өөрөө соло оролцож ер нь явдаг байсан. Тэгээд ер нь бол түүнээс хойшоо одоо харуулцаа ингээл одоо Монголын хамгийн том хакерын тэмцээн харуулцаа тэмцээнд оролцоод үргэлжлээд нэг гадаадын тэмцээнүүд их оролцдог байсан юм байна. Тэгж л ер нь бол эхэлсэн дээ миний одоо замнал гэх юм уу. Өөрөөр чи хувьд одоо энэхүү одоо олон тэмцээн тий ийм томоохон даваануудыг давахын тулд өөрийн чинь уур чадвар илүү давангаасан гэж бодож байна уу? Эсвэл нөө сурч авсан мэдлэгийн төлхөө давангаасан болов уу? Ер нь бол аль аль нь л баг. Гэхдээ нөгөө нэг миний яг одоо яг эргээд бодоход хамгийн их нөлөөлсөн зүйл нь хамгийн тууштай байсан л нөлөөлсөн. Тэгээ хамгийн гол нь тууштай байдлаас гадна манай мэрэгжилтэйг юу хэрэгтэй юм гэхлээр нөгөө obsession буюу нөгөө тухайн зүйлдээ бүр ингэж хайрлаж дурлах. Ерөөсөө ингэж манай мэрэгжилт одоо маш орой унтах зөндөө одоо кейсүүд гардаг. Жишээлбэл нэг оюутан багт тэмцээнд оролцсонгууд Монголын цагаар болонгууд
дандаа нэг үүрээр таардаг. Тэнгүү дандаа оройн унтах кейсүүд тэр нэгэснээ ингээ эрүүл мэндэд золиослж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм одоо зүйл дээр ингээд шантрахгүй ер нь бол хийдэг байсан их нөлөөлсөн. Тэгээ ер нь бол мэдээж анх бол мэдлэгтэй ер нь бол байгаагүй. Тэгээд ер нь ингээл одоо нийгэм торч үзээл тэрийгэ дахин давтаал тэгж л ер нь бол ихсэн. Тэрнээс одоо шууд л мэдлэгтэй болчдөг хүн гэж уусаа байхгүй. Тэгээд тэрнээсээ суралцаал, алдаанаасаа суралцаал дахиж за одоо ингэж байгаа юм байна ингээгээл. Тэгээд хамгийн гол нэг том нөлөөлсөн зүйл юу юм бэ гэхээр би өөрөө ерөөсөн монголчуудтайгаа харьцуулдаггүй байсан. Одоо нэгснэ тогоон дотроо ерөөсөө байдаггүй. За окей би ингээд энэ хүмүүсээс илүү гарчлаа гэж бодоход дэлхийн хүмүүс яг яаж чинь дэлхийн тэр хүмүүсд надаас илүү болоод иштэй гэдэг тийм жоохон юм дарамтыг өөртөө үүсгдэг байсан болохоор ер нь тэр нь илүү надад их энэ мэрэгжил дээр илүү цойлж гарч ирэх боломжийг олгосон гэж боддог. Би нэг сонсч байсан IT-ийн одоо жишээ нь компьютер программын чиглэлээр сурдаг хүмүүс ийм keyboard нь ингээд дандаа ийм тустай байдаг гэд. Тэгээ яагаад тэгдэг ингээд тэгсэн чинь нөгөө нэг яг энэ код мод бичиж явах үед аймаг их алдаа гардаг ч юм уу эсвэл айгүй олон хоног нөгөө кодо бичиж байгаа гинт алдаа гарангуут нь тэр keyboard-аа ингээд зохиход бэлэн байдیں۔ Гинэ. Тэнгүүт бусад юм нь эвдрэхгүй яг тиймэрхүү юм Монголд хэр үдээ. Гадаадд сурдаг хүмүүс яг тэгдэг гэсэн би сонсч ирсэн. Монголчууд ч харьцан гайг ш нөгөө зөхийг хэлтэнгүүт мөнгө бодогцоо л дээ. Тэнгүүт ч би миний кейс дээр бол би нэг ч keyboard ивдэж байгаагүй л дээ. Гэхдээ яг маусны хувьд л ивдэжсэн. Scroll айгүй хийдэг доошоо. Одоо ялангуяа тэгээ AI энтер хөгжөөд scrolling хийгээл нөгөө код их мөр код чиглэлч чинь доошоо scrollдож нөгөө маусны scroll нь хамгийн түрүүнд ивдэрчдэг л кейсүүдээс. Тэгээ монголчууд ч нөгөө гадаад тарьцуулахад сэтгэл хөдлөл багтаа болохоор тим юм хийдэггүй. За уурлаа гэхэд жоо өөр маягаар гаргацдаг ч юм уу. Ширээмэрээ зөгтөг ч юм уу тийм байдлаар л ер нь гаргадаг та. За тэгвэл хоёлаа яг кибер аюулгүй байдал те хакер хоёрыг ялгааг хүмүүст айгүй гоё тайлбарлаж өгье. Яг кибер аюулгүй байдлыг ярихад олонгууд нөгөө мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдал гэдэг хоёрын ялгааг нь ярих шаардлага үүсэх байх. Ер нь бол тэр хоёрыг ингээд бүгдээ холиод ирээддэг. Яг үндсэн том ухагтхан бүр генерал ойлголт нь мэдээллийн аюулгүй байдал. Ер нь бол бүгдийг нь хамардаг гэсэн үг. Тэр дундаа яг миний мэрэгж байгаа чиглэл нь кибер аюулгүй байдал. Буюу одоо яг халтлага, довтлогоо хамгаалалт гэдэг чиглэл нь орж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг ер нь мэдээллийн аюулгүй байдлын мэрэгжилтэн гэвэл яг хакер гэж явах уу, кибер аюулгүй байдал гэж бол хакер гэж явах уу гэдгээс өөрөөс хэлэлцээд байгаа. Ер нь бол кибер аюулгүй байдлаа дагаж явж байгаа нь ер нь бол хакер болдог дийлэнхтэй. Тэгэнгүүт кибер аюулгүй байдлын мэрэгжилтэн хакер хоёр нь юугаар ялгаатай? Ер нь нөгөө байгууллагуудыг хараад хахад кибер аюулгүй байдлын мэрэгжилтэн гингүү дийлэнхтэй нөгөө одоо байгууллагын сүлжээний хамгаалтыг хийх ч юм уу тиймэрхүү байдлаар илүү ажилуулцдаг. Монголд ч нөгөө нэг хүний нөөц бага болохоор нэг хүнээр маш олон ажил хийлгүүлдэг. Заримдаа бүр кибер аюулгүй байдлын мэргэжлэр камерын хамгаалтын тохиргоо хийлгүүлсэн ч явж байгаа кейс байдаг. Тэгмүүд хакер гэхэлэр ч бүр илүү дээд түвшин болоо авчиж байгаа юм л да. Ер нь мэргэжчихэж байгаа гэсэн үг. Одоо кибер аюулгүй байдал дээр ерөнхий яг инженерээс дээшээгээ болоод ирэнгүү тэр инженерүүдийн хийж чадаагүй сэтгээгүү зүйлийг нь харж олж харж сул талыг нь олж тэрнээс одоо хамгийн гол ер нь одоо зүйл чинь сул талаар нь халдах тий халтлагаа хийснээрээ одоо зорилго нь өөрөөж болно мөнгө олгох болон тэр байгууллагыг шалгаж өгөх сайн санаатай ч болж болон муу санаатай ч байж болдог. Тэгэхээр ер нь бол илүү дээд түвшний одоо мэрэгцсэн хэлбэрийг нь л хакер гэж нэрлэдэг байгаа. Тий. Тэгэхээр хакер гэдэг статусыг одоо олж авах стандарт гэж байдаг үлгүй тий. Тий яг нь сертификатаар ер нь бол тодорхой хэмжээнд тодорхойлно. Гэхдээ ерөөсөө нэг ч их сургууль сураагүй 10 жилдээ сураагүй мөртлөө хакер хүмүүс байгаа. Тэгэхээр ер нь бол ур чадвараар нь л тодорхойлох байх гэж боддог. Гэхдээ яг тийм тодорхойлоход хэцүү. Одоо дөнгөж гарч ирсэн хүүхд өөрийгөө ур чадвартай гэж зүгээр төсөөлөөд ч юм уу хакер гэд бас явж болдог. Гэхдээ яг сүүлд нэг сонсоход манай нэг хөшилж ирсэн. Ер нь ингээд их сургуулийг албан ёсоор төгсөнгүүт нөгөө white hat буюу цагаан малгайд хакер албан ёсоор болж байгаа шүү гэж хэлдэг юм бэлээ. Ер нь бол гэхдээ тэр Монголын юм уу эсвэл гадны аль аль их сургуулиуд дээр л орох байх. Тэгээ цаашаага яаж явах нь тэр хүний өөрийн дур. Яг цагаан малгайтаараа үргэлжлүүлээд ингээ инженеригээд ч юм уу эсвэл хакерыг явах юм уу эсвэл бүр буруу чиглэл рүү орох юм уу гэдэг нь тэр хүний өөрийн сонголт гэж үздэг гэсэн. Нэгэнд хоёлаа нөө сая цагаан малгайт гэд дурдчихлаа тий. Энэ цагаан хаар саарл гэдэг ч юм уу нэг юм ангиллууд гэдэг юм лээ тий. Тэрнийг гоё тайлбарлаад өгчлээ. Тий яг ингээ нийтдээ бол нэг 10 хэдэн ширхэг төрөл байгаа хакеруудын төрөл. За тэгээд цагаан малгайт гэдэг нь мэдээж
сайн санаатай. Ер нь дийлэнхтэй одоо байгууллагуудад байгаа инженерүүд, аюулгүй инженерүүд бүгдээр ер нь цагаан малгайт гэж явдаг. Тэгээ үүн дээр нэмэлтээр гэвэл нөгөө кибер аюулгүй чиглэлээр багшилж байгаа багш нарыг бас цагаан малгайт хакерууд гэж нэрлэдэг. Нэгснээ тухайн байгууллагатай гэрээ байгуулад те эсвэл тухайн хүнээс заавал зөвшөөрөл авч иж халтлах хийдэг гэсэн үг. Одоо нэгснээ байгууллага руу зөвшөөрлөгөөр халтчаад за танай тийм алдаа байна шүү гэж хэлдэггүй гэсэн үг. Ер нь бол хамгийн дөрөв номер 1-т этикийг номер 1-т байлгадаг. Хоёрт нь болонгууд нөгөө black hat болоо явчихж байгаа. Black hat болоо ойлгомжтой. Ер нь мөнгө олохын тулд явдаг. Тэр нь нөгөө illegal буюу одоо буруу тал руугаа явцсан хууль бусаар явдаг гэсэн үг. Тэгээд ер нь дийлэнхтэй тэгтээ түүхийн ингээд үзээд хахад цагаан малгайт байсан хүмүүс нь хар малгайт болцсон байдаг. Хар малгайт хүмүүсийн түүхийг сонсонгууд тэгэхээр ер нь бол ингээ янз бүрийн зорилгоор явж болно. Тэр үнийг гомдоосон ч юм уу эсвэл одоо ямар нэгэн кейс үүссэн байхад тэгдэг. Юу нь болонгууд grey hat буюу нөгөө сарл малгайт нь болонгууд ер нь миний чиглэл бол авчиж байгаа юм л да. Өдөр нь ингээд одоо жишээл white hat гэдэг тэг компани хамгаалаад ингээд байждаг. Одоо эсвэл босд үедээ те амралт өдрөөр ч юм уу ингээд өөр black hat. Тэгэхээр black hat нь яг тийм 100% black биш. Одоо тухайн байгууллагаас зөвшөөрлөлтөөр халдаад тэг тэнцэн алдаа болоод мэдэгддэг. Зарим мэддэггүй кейсүүд мэдээж байгаа. Мэдэгдэнгүүт нөгөө өөр хүлээж авах байгууллагууд ч гэсэн бас байдаг гэсэн. Сайн байгууллагууд руу ингээ одоо зөвшөөрлийг авч халтдаг гэж ярьлаа тий. Өөрийнх нь хувьд саяхан нэг томоохон одоо zero day гэдэг эмзэг байдлыг илрүүлсэн гэж хэлжсэн тий. Тэр талаараа аюу гоё дэлгэрэнгүй хүмүүст одоо zero day гэдэг нь яадгийн тий. Ер нь яг тэр процесс нь хэрхэн өрнөсөн талаар. Ер нь бол ийм байгаад байгаа. Нөгөө zero day гингүүт нэлээ өргөө ойлголт. За тэнгууд ялгаа нь юутай одоо хэлж болох вэ гэхээр zero day болон well known гэдэг хоёр төрлөө байгаа байхгүй. Мэдэгддэг эмзэг байдал, мэдэгдэхгүй эмзэг байдал. Тэнгууд минийх тэр мэдэгддэг эмзэг байдлыг баг маш олныг олж исэн. Тэгээд тэрийг бүртгүүлжүүлж исэн. Мэдэгдээгүй эмзэг байдлыг нэр нь бол анх удаа олсон байгаа. Тэгээд тэр нь миний мэдхийн Монголд бол анхных л гэж бодож байгаа. Тэгээд тэрийг яаж болсон бэ гингүүд манай нэг дүйд олег гээд тэрнтэй хамт ингээд Оросын тэмцээнд орж исэн. Тэр нь болонгууд яг ийм одоо жишээлбэл ингээд яг хотыг дүүрэлгээд хийцэн. Жишээлбэл нэг байгууллагын банк байгаа. Эсвэл ингээд оператор компани тий. За эсвэл бүр нөгөө traffic light байгаа гэдэг ч юм уу. Бүр тэрийг хүртэл хагддаг тийм тэмцээн баггүй. Тэгээд явж исэн чинь би яг банкны нэг кейс дээр орж ирсэн. Нэг юм банкыг дүүрэлгээд хийцэн яг адилхан. Тэгээд ороод за энэ нэг ингээд даваад орчих юм байна да гэдэг нэг жоохон нэг юм монголчлох арга байдсан шүү дээ. Тэгээд орцсон байсан. Тэгсэн чинь нөгөөх нь нөгөө байгууллага нь stand off гэдэг тэр тэмцээнийхэн баг хамт олон нилээн ингэж харж шүүж агаад нилээн удажиж оноо өгсөн байхгүй надаа. За би оноо авцсан билгүүдээ гэж бодоод тэгээд өнгөрч байгаа байхгүй. Тэгээд явж агаад нэг 3 өдөр болоо тэмцээн дууссан. Тэгээд тэмцээн дуусны дараа болсон чинь гинт нэг шагнал магнал болоо явчихгүй. Тэгээд гайхаад тэг юу болсон бэ гэсэн чинь нэг уран бодолтын шагнал гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан яг ингэж бодно гэж ерөөсө бодоогүй байсан аргаар нь ботцсон. Нэг unintended solution гэж нэрлэдэг. Тэрийг нэр нь бол тэнгууд тэрийгүүрээ нэг ихлээд нэг юм шагнал авчиж байгаа. За тэгээд удалгүй байсан чинь яг энэ алдаа чинь бодит компани дээр байгаа алдаа гэдгийг нь цаанаас нэлээд тэгвэл тэр байгууллагаас ингээд илгээсэн чинь энэ бол ингээд zero day буюу манай ингээд vendor байгууллага нь буюу одоо нэг эцсийн эрхлэгчийг хамгаалдаг тийм продакт хөгжүүлдэг компани байгаа байхгүй. Тэр бүр ингээд одоо маш том компани гэсэн үг. Оростой бол нэлээд алдартай баг номер 1-т бичигддэг. Тэгээд тэр компани олоогүй ерөөсөө байсан, хараагүй байсан алдааг нь болоод тэгээд тэр компани хүлэн зөвшөөрөөд ер нь нэмээд дахиад одоо prize авсан байгаа гэсэн үг. Тэгээд тэр нь бол тэр нь би ерөөсөө юу ч мэдээгүй хүлээлт тавиагүй байж байгаа авсан болохоор их тийм сюрприз нийл болцсон байгаад. Оросын томоохон компани гэдгсэн тэр компанийн нэрийг дурчиж болох уу? Тийм Positive Technologies гэдэг яг орсоор бол яг тэгж хэлдэг. Тийм миний яг олсон гэвэл Max Petrol гэдэг тэрний охин компани юм шиг байгаа. Тэгээд бүр нэлээд том компани, тэрний охин компани. Тийм тэгээд Zero Day-ийг хэлээг юм шүү дээ. Zero Day гэдэг нь олонгууд хэний ч юу н олоогүй алдааг л хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь энэ Zero Day гэдэг яриад явж байвал энэ бол ерөөсөө ингээд одоо жишээлбэл одоо Samsung-ийн S26 гарлаа гэж бодоход тэрнээс алдаа олчвол Zero Day гэсэн үг байхгүй. Яг ингээд тийшнэр гарч ирсэн алдааг нь хэлж байгаа гэсэн. Нөгөө ердөөсөө олж илрүүлээгүй байгаа нэг юм хийдсэн байгаа зүйлийг л ингээд олохыг хэлээд байгаа юм шүү дээ. Өөр одоо энэ карьерийн туршид ингээд илрүүлсэн зүйл яг дурдаад байвал зөндөл байгаа л да. Одоо Монголын компаниудаас бол яг нөгөө албаас нь зөвшөөрлөлтөөр бол нэг 100 гаруй компани дээр би
нэвтрэлтийн шалгалт гэж нэрлэдэг. Нөгөө англиар нь бол penetration testing гэдэг. Тэрийг хийжсэн. Тэр нь олонгууд тэр байгууллагатай нууцлан гэрээ байгуулад тэр байгууллага нь ирлээ. Тэгээд за энэ үнэтэй нууцлан гэрээ байгуулсан энэ манай сүлжээ юм байгаа. Гэд зүгээр ганц нэг юм одоо жишээлбэл access point өгчдөг ч юм эсвэл зүгээр socket өгчдөг ч юм уу тийш ингээд залгаал сүлжээнд орчин. За одоо ингээ өөр юм өгөхгүй тэр манай дотор байгаа хамгаалтуудыг давж ороод халтлах гэж үздэг. Тэгээ тэрийг ер нь бол одоо нөгөө хуулиараа бүр зохицуулаад өгсөн. Яг penetration testing-ийг яг ингээд жилдээ хэд удаа хийлгүүлэх ёстой тий. Тэрийг нь ер нь бол ингээд хойшлоод өгсөн байгаа даа гэсэн үг. Тий. Байгууллагууд ер нь тиймэрхүү одоо нэвтрэх эрхийг нөгөө ингээ одоо үйлчлэл авч ийн гэсэн үг шүү дээ. Иймэрхүү юм хэр одоо эрчимтэй хэрэгэлдэг болсон. Өмнө нь ямар исэн? Өмнө нь бол яг үндэ тоодоггүйсэн. Яг за одоо халтлах төртөөгөө байгаа юм чинь гэж үздэг байсан. Одоо харин сүүлийн жилүүдээс эхлээд нөгөө нэгдүгээр туйлчлаад өгсөн болохоор заавал энийг ингэж иж одоо заавал нэг байгууллагаар албан ёсны байгууллагаар шалгуулж иж танах ингээд энэ сертификат авна ч юм уу эсвэл эсвэл ийм санхүүгийн сертификат авна гэж үздэг болсон учраас ер нь цаанаасаа за угаасаа л ер нь авах юм чинь чанартай байгууллагаар хэлгүүлээ гэдэг юм тавьдаг болц. Тэрнээс ч монголчууд ер нь тэгээд хийлгүүлэхгүй шүү дээ. Тэгээ тэрнээс гадна Pinterest ч юм бол ингээд дотоодын болоо явчихж байгаа байхгүй. Гадныг ингүүт ер нь бол би нэг Synac гэдэг байгууллагад ажиллаж ирсэн. Тэр нь олонгууд ийм яг энэ Америкийн тусгай хүчин гэдэг шиг ийм энд тентх одоо дэлхийн өнцөг буланд байгаа хакеруудыг сонгон шалгаруулалтаар аваад тэгээд ер нь бол ийм private байдлаар жишээлбэл тэр дотор нь Америкийн засгийн газрын NASA ч юм уу байгаа гэсэн үг. Тэгээд тийшээ халдаад бас мөнгө авдаг тийм хийжсэн. Тэгээд сүүлийн үед гэвэл нөгөө нээлттэй гэс гэвэл Amazon Web Services алдаа болсон гэдгээс эхлээд ер нь томоохон байгууллагууд Vercel те одоо Meta компани Google-с ч гэсэн алдаа болсон тохиолдол байгаа. Тэгээд тэнцэнээс нэлээ прайзууд аваад явсан гэсэн. Тэр нь одоо алдааг нь илрүүлчлээ гэхэд мөнгөн шагнал өгөөл өөр одоо цааш нь одоо тэрхүү алдаа ингээд засварлах процессд нь оролцдог юм уу? Зарим нь оролцохгүй анхнаасаа саагаад өгсөн байдаг байхгүй тий. Оролцохгүй нь бол их амар байдаг. Гэтэ яг оролцоод явсан илүү надад гоё амттай гаддаг. Жишээлбэл Google-ийн хооллос хамт оролцоод ер нь дийлэнхтэй явдаг. Би алдаагаа олчлоо тэрийгэ засгаргыг нь бас нөгөө өдрөө шийдээд тий. Хамтдаа ингээд нэгэснээр баг Google-ийн ажилтан шиг ингээ хамтдаа засаад явдаг гэсэн үг. Тий. Түрүү хэлсэнтэй яг энэ мэрэгчлэрээ ингээд явах хүсэлтэй хүн байл ер нь нэлээд тууштай байх хэрэгтэй гэдгсэн. Ер нь энэ мэрэгчлийг эзэмшээд одоо мэрэгшээд хүртэл явхад ингээд хамгийн гол ингээд тухайн хүнээс шаарддаг юм ур чадвар нь юу вэ? Тийм мэдээж нөгөө түрүү хэлсэн тууштай байдал бол байгаа. Тэгээд одоо манай мэрэгчил чинь нэг ингээд жоохон задлаа ирвэл кибер аюулгүй байдал гингүүд ингээд нэг юм яригдж байгаа юм шиг боловч IT салбарыг ер нь тэр чигт мэддэг байх шаардлага үүсэж байгаа. Яа тэгэхээр одоо шинэ product application хөгжүүлэхэд тэрний алдааг олно гингүүд тэрийг хөгжүүлсэн хүнтэй адилхан сэтгэжиж тэрнээс нь бараг давж сэтгэжиж ер нь тэнцэнээс алдаа болох хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь бол тийм тууштай байдал тэгээд тэрнээс гадна ер нь тэгэл маш их золиосуудл ер нь шаардж байгаа юм л да. Тэгээд тэр болгоныг даваалга гарч чадвал ер нь амжилттай явна. Гарч чадахгүй бол тэгээд яг basic engineer хийгээд явж болно. Ягаад гэвэл Монголд нөгөө хэрэгцээ өндөр байгаа. Зүгээр окей, оюутан байхдаа ингээд юмаа ингээд нормал хийгээ явж исэн хүмүүс төгсөөд ажилтаа болоод ингээд асуудалгүй цалингаа аваад явж болно. Яаж бүр дээшээ левелд очиод дэлхий рүү гараад тий бүр ингээд санхүүгийн асуудалгүй болох вэ гэвэл мэдээж тэр хүний хичээл зүтгэлээс л хамаарч байгаа ер нь бол 100%. Маш их золиос гардаг гэж нэ. Одоо золиосоос нь жишээлээд хэлвэл. Одоо өчтөр өрөө хэлбэр унтааг ирж байгаа байхгүй нөгөө нилээд алдаа болцсон. Тэгэл нөгөөдг нь амар сонирхол татаал. Тэрийгээр репортлол за энэ репортлжуулгаа идөө гээл тэрнээс эхлээл ингээл угаасаа би өөрөө золиос гэж бодоагүйсэн ч өөр хүн харахад арай л бишээ гэж харахаар тим юмнууд байдаг. Тэгээд нөгөө нэг сүүлд би чинь нэг 10 үед одоо нэг карьерийн туршид 10 хэдэн сертификат олон улсын сертификат авсан. Тинчнээс яг экспертийн бүр одоо Монголд маш цөөхөн авсан сертификат нь нэг 3 том сертификат байгаа байхгүй. Тэгээд тэр сертификатыг авахд яг 72 цаг ингээд тасралтгүй өгдөг. Унтахгүйгээр. Бүр. Тий. Тэгж шалгадаг. Тэг компьютер дээрээ л ингээд сууж байгаа. Бүр ингээд одоо яг миний YouTube руу ороод үзвэл бүр 72 цаг ингээд тайм лапс хийсэн бичлэг байгаа. Гэл хальт босоол ингээд те. Ерөөсөө унтахгүй. Угаасаа яагаад унтахгүй байгаа гэхээр тэр хэмжээний нөгөө нэг хийх юм өгцөө. Тэрийг хийж чадахгүй л унана. Тэгээд нөгөө тэр нөгөө сертификатынхаа өртгөн өндөр болохоор тэгэл чиртагаал суухаас өөр арга байхгүй те. Тэгээ авсны дараа мэдээж цалингаас эхлээл карьерийн үед маш дээшлэх боломжтой болчдөг.
чадварлаг юм аа, маш их төвчээртэй юм аа гэж. Одоо олон улсад өөрөө чинь одоо хэр сайн мэддэг вэ? Одоо салбар нэгт хүмүүс маань. Одоо тэмцээн болгон дээр ингээл байнга таралдаг ч юм уу нэг тийм хүмүүс байдаг болоо тэгээ. Тий. Гадны найзууд байгаа. Тий. YouTube-ийн баян, урлагийн баянаар гэдэг чинь. YouTube-ийн баянаар бол тэгэл гадны одоо дийлэнхтэй Сауди Арабын бид нөгөө нэг гадны Black Hat гэх тэмцээнээр багаараа очижсэн. Тэгэхэд ер нь бол Сауди Арабын залуучууд бол хакерууд бол нэлээд мундаг. Тэрнээс гадна мэдээж нөгөө Орос руу тэмцээнд явжсэн. Оросууд айгүй гоё нийтч гоё байдаг. Тэгээ тэр үдээ суралцах зүйлс айгүй болно. Тэгээд л угаасаа нэг л дэлхий дээр амьдарч байгаа нь очиод танилцаал. За ингээд би юм идэм аа ингэж юм аа гэл хоорондоо контактаа солилцоол би битэйгээ гоё харилцаатай байдаг. Гэхдээ яг нөгөө нэг контентоо бүр яг гадшаага хийгээд англи хэл дээр ч юм хийгээд эхлэвэл монголоос илүү салгаад тэгвэл илүү бүр олон болж магадгүй л тий. За гадны хакерууд гэж ярьсных ер нь өөрийн чинь хувьд ингээд ийм халтлага боллоо гэдэг ч юм уу мэдээ сонсоод тэрнийг ингээ ухаж судлаад юм уу ямар одоо гайхамшигтай сэтгэвэ гэдэг юм кейс байгаа юу? Бага. Одоо Bybit гээд бирж хактуулсан кейс байдаг байхгүй. Тэр болонгууд яг хойцлонгосын North Korea-гийн хакерууд буюу Lazarus гэх бүлгмийн гишүүн тийшээ орсон. Бирж гэдэг чинь одоо нэгснээ ард нь маш том IT-ийн баг, security-ийн баг байхад тэр хүмүүсийг бүгдийг нь давж ороод 1.5 тэрбум доллар илүү олоод тэр хөрөнгө санхүүжилтээ шууд нөгөө хойслонгоч нэг цөмийн бөмбөгтэй нэгэсний тийшээгээ geolocation руу нийлүүлчих байгаа байхгүй. Нэгэсний одоо жишээ хойслонгоч юм нийт одоо дээшээгээ publicly тийм хөгжсөн зах зээл байхгүй болохоор хакерууд нь мөнгөний олж ирдэг. Тийм учраас хойслонгоц болон одоо Израиль болон эдгээр улсууд хүүхдийг бүр жоохон бахаас нь юм халтлагын машин болгочдөг. Одоо манад болонгууд ерөөсөө л би одоо жишээлбэл 20 дугаар курсээс л имиж эхэлсэн гэж байгаа боловч тэр хүүхдүүдийг ерөөс 5 6 настайгаас нь эхлээл компьютерийг бүр бүтэн систем бичих чадвартай болгож хөгжүүлдэг. Тэр нь бол бас нэг айгуу гоё. Одоо нэг талаасаа ер нь бол бүх дэлхийд даяараа хойслонгос үзэн яддаг ч гэсэн би бол хакеруудыг бол шүтдэг ер нь бол. Тэгэхээр тэр бирж рүү одоо халтсан ийм нэг хідэл дундаар нэг ийм завсар дундуур л халтж байгаа илгүй. Тэр нь юу вэ? Тэр яг хуу эмзэг байдлыг детальчлууд үр зөндөлөн байгаа л да. Гэхдээ яг админууд нь болон одоо хөгжүүлсэн хүмүүс нь бас нэлээ том алдаа гаргасан. Тэгээ тэрүүгээр нь ер нь дамжиж орсон ба. Тэгэхээр бүр 3 дахь юм ямар дамжаад тэрийг нь холбосоор байгаа л орсон л гэсэн. Ер нь бол нэлээ том хэмжээний алтлага. Нэг халдлага эмзэг байдал болоод тэрүүгээр шууд ороогүй л гэсэн ер нь бол. Тийм. Одоо энэ тогтмол одоо Монгол улсын төрийн байгууллагууд гэдэг ч юм уу юм банк санхүүгийн байгууллагууд руу ийм халтлагын ийм завдалт хэрэг үдээ. Ер нь зөндөө байгаа. Тий, Монголд яг бүртгэгдэж байгаа кейсүүд гэвэл нэлээд олон тоогоор ирвэл байгаа. Одоо тэрэн дэхтэй дийлийнх нь бас зэрэг бот байгаад байна л да. Масс халтлага. Одоо жишээлбэл ингээд сонгуультай холбоотой тим халтлагууд хийгдэх байгаа. Америкийн сонгуульт болонгууд шууд нэг хаягийн тавьж агаад рейнжэнд нь манай Монголын хаяг орцсон байвал халтлага төрчихсөн байдаг ч юм уу. Тим кейсүүдс байгаад байдаг. Өөрийн чинь зүгээс одоо яг энэ салбарт ингээ ажиллаа явж байхад бизнес одоо хувийн хвшлийн компаниуд гэдэг ч юм уу адилхан л нэг бас хувийн хвшлийн компанид ажиллаж байгаагийн өнцгөөс юун дээр илүү анхааруул зүгээр гэдэг вэ? Ер нь Монголд кибер аюулгүй байдал хэрэг хөгжсөн байгаа вэ? Монголд одоо яг дөнгөж эхлээл явж байгаа хөгжөөд яг өмнө нь 2 3 жилийн өмнө ярихад бол ер нь хөгжиж эхлэегүй ер нь хөгжөөгүйсэн гэж хэлчихэд ер нь бодохгүй. Нэг хоошоодгүй ч юм уу. Нэг хоошоодгүй. Ер нь дийлэнх массаараа ер нь бол за iPhone юм чин security ч юм уу те яг тэгж ойлгодог байсан. Тэгээд яг хувийн хөвчлөх гэж үзвэл зөндөө нөгөө байгууллагын бүтцээс хамаарч байгаа юм л да. 20 хүнтэй байгууллага нэг өөр те эсвэл бүр нэг 5 хүнтэй боллоо өөр те. Тэнгүүд ер нь корпорат бол ойлгомжтой өөрсдийнхөө соёлоор аваад явчихж байгаа стандартууд нь мэдээж байнга хэрэгжүүлээд явдаг. Тэрэндээ бүр маш их мөнгө хөрөнгө зарцуулдаг. Жохон ингээд 100 хүнтэй ч юм уу 20 хүнтэй болоод ирэнгүүт тэр нөгөө security-гийн gap-ууд үүсэж эхэлдэг. Зүгээр ингээд одоо бүхэнд офис нэг өрөөнд сууснаа ганцхан одоо жишээлбэл access point тавьчихдаг ч юм уу. Тэрний ямар ч хамгаалтгүй нэг router тавьчихдаг ч юм уу те. Тэнд ямар ч хамгаалтын одоо нөгөө firewall, галтгаан те бусад одоо төрлийн хамгаалтын юмнууд хийгдээгүй, сүлжээнд тусгаарлагдаагүй жишээл захирлын сүлжээ ч юм уу эсвэл нөгөө guest network болон байгууллагын network гэж ангилах ядж өстой тэр нь тохиргооны уг нь хийхэд маш амархан боловч хүмүүс тоодоггүй. Тэгвэл тэр жишээлбэл 20 хүнтэй байгууллага гэсэн боловч тэр нь Монгол улсын
хэрэглэгчдийн дийлэнхийн дата нь явж байгаа жишээ нэ бас байх магадaltaй те. Одоо эргэсийн дугаараас эхлээл зөндөө одоо нууц мэдээлэлүүд байгаа шүү дээ. Тэр мэдээллүүдийг тэрэд нэг өөрсдөндөө агуулж яах гэдгийг ерөөсөө ойлгодоггүй. Тэрийг нөгөө үнэлэх боломжгүй байгаа болохоор тэгээд байгаа. Жишээл нэг тэрбум гээд үнэлчихэд л хүмүүс шууд сандарлаад хамгаалаад эхлэх болчиход байгаа байхгүй. Тэгвэл хамгийн одоо нэгдүгürt 20 үнэтэй байгууллага байлаа гэж бодоход тэр байгууллагын одоо ийм шаардлагуудыг хангачвал ер нь аюулгүй байдал нь ер нь нэлийн гайгууд тооцогдно гэдэг ийм стандарт нь юу гэдэг вэ? Бага. Одоо жишээлбэл сүүлийн үед хийгдээд байгаа нэг аудит гэдэг нэг ойлголоо дэх security audit. Тэрний одоо ISO 27001 стандарт байгаа. Тэрний яг дотор байгаа тэр одоо мэдээллүүдтэй за яг энийг хэрэгжүүлнэ шүү гэсэн зүйлүүд нь тэрийг хэрэгжүүлчихвэл эхний ээлжинд нэг юм суурь шаардлага хангачна гэж ойлгож байна. Тэгэхгүй бол тий за яг ийм төхөөрөмж аваад тавьчвал ингэнэ гэсэн юм заахаас илүүтэйгээр нэг ийм стандарт байдаг. Тэрийг хэрэгжүүлэхийн тулд авахын тулд мэдээж одоо жишээлбэл өрөөндөө нэг камер тавих хэрэгтэй ч юм уу тий. Тэр нь ингээд одоо орж гарахтаа хаалган цоочтой байх цоож нь ямар вэ гэдгээс эхлээл ингээд стандарт мөрдөх хэрэгтэй бол явчихж байгаа. Одоо компьютер дээр бүгд ингээд зарим нь ингээд нууц өгөхгүй дараад орчдөг хүмүүс байдаг байхгүй. Тэнгүү тэрийг жишээлбэл өөрчилчихж байгаа гэсэн үг. Тэр стандарт хэрэгжүүлснээр тэр суурь бол тэр болчихж байгаа. Тэнгүүд дийлэнх бас байгууллагуудын нэг буруу ойлголт гэдэг юм байгаа даа. Тэр нь яг энэ стандартыг хэрэгжүүлчихвэл бүх security-г хамгаалчихна гэж нэг ойлгодог. Тэр нь бол маш буруу ойлголт байгаа. Тэр нь бол ер нь суурийг нь л хангасан л гэсэн үг. Үүнээс цааш авч явах нь тэр байгууллагын өөрсдийнхээ одоо нэмэлт хөрөнгө оруулалтын асуудал болоо явчихж байгаа. Ер нь аюулгүй байдлаа хангаж чадаагүй компани одоо хохирлын одоо жишээ олгоод ярил. Одоо зөндөл байна л да. Одоо паблик яригдсан одоо угаасаа л ингээд өөртөө хүлэмжшүүлсэнгүй л манай нөгөө эмнэлгийн кейс байна. Тий. Тэр кейс дээр гэвэл одоо өөрсдийнх нь нэг ууг нь бол хамгаалцсан гэж үздсэн боловч яг сул талууд зөндөө байсан. Тэр нь нэг тогтмол шалгалтаа хийлгүүлэх мөн бас тэр эмнэлэгт аюулгүй байдлын нөгөө мэрэгжилтэн байх хэрэгтэй. Гол юм нь хүмүүс нэг хитэн тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд за энэ дээр ийм сервер хамгаалтын юм аваа тавьчлаа гингүүд ингээ ханцдаг. Яг үндэ тэр бол ерөөсө хангалттай биш байгаа. Тэрийг тавилаа гэхэд тэрний чинь сул талаар орохгүй маа гэхэд хүмүүсийнхэн сул талаар орчиж болно гэсэн үг. Тэнгүүд нэг аюулгүй байдлаар хангах дээр юу ордог вэ гэхээр нөгөө байгууллагын ажилчдаа сургалт орох гэдэг мөртөл ордог байхгүй. Тогтмол ийм улиралдаа нэгүүд оч юм уу шинэлэг ийм сургалтууд. Тэгэхгүй яг нэг мэдээллийн аюулгүй байдал гэж юу вэ гэдэг сургалт ороод ивэл ер нь болохгүй. Сүүлийн үед яг яаж фишинг хийгдээд байгаа юм те. Зүгээр ганц ингээд type C цэнгэлэгчээр таны утас болон компьютерийг хатлах гэж болж байна гэдэг зүйлийг тэр хүмүүст ойлгуулчвал за энэ яд залхахтаа нэг ингээд нэг юм шалгадаг нэг одоо реакшнтэй болж шүү дээ. Тэгэхээр тийм зүйлүүдийг бас нэлээд хуц судлах шаардлага үүсэж байгаа гэсэн. Хүмүүс ч одоо мэйлд нь та сая төгрөг хожлоо гэдэг ч юм уу. Тэгээ линкийн дараа л тэр хүний хувийн мэдээлэл тэр чигтээ ингээ байхгүй болчих гээд байгаа тий. Тиймэрхүү кейс Монголд бүр миний бодлоор маш их гарч байгаа гэж бодож захим заллин ч айгүйх гарч байгаа. Тэгээ өөрийнх нь зүгээс энэ дээр юу гэж боддог вэ? Одоо мэйл дээр одоо тэгэл хүн болгон л ирж байна. Тэгээ одоо цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж гин, банкнаас чилж гин. Тэг хүмүүс угаасаа стил алдаа л байгаа угаасаа. Тэгэхээр яг ингээд бид хэд чи мэйл дээр гацсан байж хаа цаашаага зөндөө юм ороод ирж байгаа байхгүй. Шин төрлийн нэг тийм халдлага байгаа даа. Ер нь хийгдсэн болохоор ярьчихад зүгээр байх нэг сэтлэхгүйгээр тэрний юу гэхээр ингээд хүмүүс таксинд ч юм уу ингээд сууж захта нэг юм кейс гарсан байгаа байхгүй. Таксины жолооч нэг хажуудалтай нэг хүнтэй байгаа. Тэгэнгүүт тэр хүн юу юм бэ гэхээр нэг хамт суусан нэг хүн. Тэгсэн чинь хамт суусан хүн яасан бэ гэхээр ахаа ингээд ийм уцаар ингээд хальт ярих гэсэн юм а ч юм уу те. Тэр хооронд нь нөгөө таксины жолоож байгаа одоо анхаарлыг нь хажуудлын хүнээс сарниулчихж байгаа. Яриагаараа. Тэр хооронд нь газ химийн салгачихж байгаа. Хиний симийг жолооч байгаа. Таксиныхан жолооч. Симийн салгаад өөрлөгөө газ авчиж байгаа гэсэн үг. Тэгээ буцаагаад хийгээд нөгөөнд өгчөж байгаа шүү дээ. Эсвэл өөр сим хийгээд ч юм уу төрдөө. Тэнгүүд тэр симийн салгаад ичэнгүүд чи яаж байгаа юм гэхээр бүх мэдээлэл алдчих. Ерөөс амар султалтай. Ягаад вэ гэхээр сим дээр чинь нөгөө дугаар дээр нь OTP-ийн код ирнэ. Банкны бүх юм ресетлээд орчиж байгаа байхгүй. Тэгээд залин дүрстсэн мэдээлэл алдсан хүмүүс маш олон байдаг. Тэгэхээр та хэд маань нөгөө өөр хүнд уцаа өгөх те хэдэн секунд өгөх юм уу тэгж яг ингээд зайлшгүй шаардлага үүссэн бол ингээд болно. Тэгэхээр ойр дотны хүмүүстэй те танихгүй хүнд бол бүр бити үг гэж байгаа байхгүй. Хуучин бол нөгөө ATM-ний артлаас харж байгаад ингэдэгээс одоо бүр ингээд next level болоод шууд симийг нь салгаж аваад за энэ симийг нь авчхад тэр банк усаас юм авноо те бүх юм нээлттэй болчихж байгаа юм биш тэгээд юм ер нь
харж болж байгаа. Тий. Одоо гудамжинд явж байгаа чи хүн уцаар чинь ганц ярьчий гэж тэгээд тэр өстө болохгүй болчихж байгаа гэсэн үг одоо ер нь бол тий. Тэрний шин төрлийн нэг юм халдлага орж ирээд байгаа. Тэрнээс хамгаалах бас кампэйнүүд, үйл ажиллагаанууд одоо компаниудаас явж байгаа, эхэлж байгаа тэр дээр. Тий. Хүнд ердөөсөө ингээд уцаа төр өгөхгүй байх нь тий. Зарим одоо эцэг хүүхдээ уцаа ингээд төр ашиглуулчихдээ штэ. Тэр хооронд ер нь ямар эрсдлүүд бий болж байна. Тий, одоо ингээл хүүхэд нь өөрөө мисклик хийхээс эхлээл асуудал үүсэн. Тэгээд тэрнээс гадна хамгийн том асуудал бол мэдээж нөгөө хүүхдүүдэд зориулсан чиглэлийн халдлага хийдэг болцсон. Тэрний үгээр Play Store дээр ч юм уу App Store дээр хортой програм хангамж шууд суулгачдаг болсон байгаа. Тэгээд тэр хортой програм хангамж нь яг яадаг вэ гэнгүүт нөгөө шууд тоглоом дээр дарангуут шууд одоо мэдээлэл нь булгалдаг. Тэр нь одоо жишээлбэл OTP кодноос эхлээд камерын ажиллуулгаас эхлээд ингээд одоо видеог нь авах юм уу? Тим бас хийдэг болж байгаа. Тэгэхгүй тулд ер нь яаж одоо өөрснийг хамгаалах вэ? Хүүхдэд өгж байгаа тохиолдолд ер нь өхгүй л ахлаа дараа. Тэгэхгүй одоо өгж байгаа тохиолдолд бүх эрхийн лөөдөө өгчөж байгаа юм чинь тэр хүний яг юу ээж болно зураг мураг бусад зүйл рүү орохдоо бас код хийж ордог тохиргоо байдаг штэ. Тэрийг хийчихэд ер нь тодорхой хэмжээнд хамгаалж байна гэж үзнэ. Тийм мэдээж л тэгэл хөхгүй л хатал хэрэгтэй тий. Одоо мэдээж хэрэгэл одоо бүх салбарт л AI оролцож байна тий. Өөрөө AI хэр их ашиглаж байна тий. Цаашаад одоо ирээдүйд ийм эрсдэл одоо гарч магадгүй гэж би хараад байгаа гэдэг ч юм уу ийм үнцэг байгаа. Яг одоо бол ерөөсө сөрөглөлийн харахгүйгээр л дандаа эргэрчлээд байгаа. Тийм нэг найзаа эсвэл нэг боолооч юм боолгол эхэлж байна л да. Тэгээд одоо жишээлбэл алдаа болохтой ч юм уу ер нь хамгийн түрүүнд эхэлдэг. Тэгээд одоо миний мэдхийн яг одоо зарим хүмүүс бол ингээд манай IT салбарын нэг AI арай илүү ашигладаг гэж ярьж байгаа. Тэр бол маш үнэ. Яг кибер аюулгүй байдлын салбарын бол бүр илүү ашиглаж байгаа. Бүр яг нөгөө бүтцийн түвшинд яг яаж бодороо AGI одоо сүүлийн үед одоо ирээдүйд AGI гэдэг юм гарч ирнэ гэж яриад байгаа. Тэнгүүд өөрийнхөө юм workflow гэдэг юм ухсардаг одоо ажлын талбар маягийн юм те. Тэгээ тэр нь автоматар танд ажиллаждаг. Одоо жишээлбэл би ингээд подкаст хийгээд ярьж хахад тэнд миний AI маань миний ажлыг хийгээд мөнгө олоо бийждэг ч юм уу. Бүр тэгж автоматжуулж чаддаг болсон. Хүмүүс олонгоо зүгээр ChatGPT гэдгийг одоо вебээр нь дамжиж ордог ч юм уу те. Тинчээс юм асуун тэрийг AI гэж ойлгодог бол AI гэдэг ч юм уу ардаа маш том бүтцтэй юм байгаа да. Тэгээ сүүлийн үед бүр нөгөө олон AI-г зэрэг холбдог одоо модулууд гарч ирчээд байна те. Одоо их сүүлийн үед хятадууд бас нэлээ хүчтэй орж ирж байна. Энэ дээр маш хямд зардлаар их хэмжээний токен одоо амлдаг ч юм уу те. Зарцуулалт нь маш бага байдаг тийм маш тийм дээд түвшний илэрхийлэмүүдийг бас гаргаж ирээд байна. Өөрөөх нь хувьд сая одоо юу н өөрийн чинь ажлыг одоо AI хийж байгаа гэсэн үг үү? Тий. Ингээд сууж чи хийж байгаа юм тий. Тэгээ яг дийлинг хийвэл та автоматжуулах юм автоматжуулж байгаа. Тэгээд мэдээж нөгөө экспертийн ноу хау гэдэг зүйл байгаа. Тэрийг мэдээж мануалаар хийдэг. Гэхдээ тэрийг мэдээж сүүлийн үед ингээд улам сайжруулаад өдөр болгонд шинэ юм гарч ирээд байгаа болохоор өөрийнх нь ноу хавыг шууд баг нэг юм тархиа гаргаж ирж хагаад AI руугаа өгчөнгүүд нэгэсний миний одоо байх хэрэгцээ байхгүй болчихж байгаа байхгүй. Тэнгүүд тэрийг чинь минь ерөөсөө намайг байна. LLM маань буюу миний AI маань хоорондоо чатлаад байгаа юм шиг харцаал шууд цаашаа үргэлжлүүлээд юм хийгээ явчихдаг гэсэн үг. Ер нь л. Маш одоо миний бүр төсөөлөгчгүй юм яваад тах шиг байна. Адилхан ийм хакер хүмүүсийг хакердэн гэж байдаг уу? Одоо халдлагад дуртгүй өөрснөө. Тийм кейс гадны кейсүүд төр нэлээд байдаг. Одоо кинон дээр хүртэл гардаг да. Тэр бол бод төр хэрэгждэг. Counter attack гэдэг юм байдаг байхгүй. Тэр нь юу юм бэ гэхээр нэг хакер, том хакер нь байгаа. Айгу мундаг скиллтэй. За дөнгөж эхэлж байгаа нэг хүүхэд байгаа. Тэнгүүд том хакер нь тэр жижиг хакерыг хактангуудаа нөгөө гол онилж байгаа одоо юу ямар байгууллага тийм тэр рүүгээ халтлага хийчихдэг гэсэн үг. Тэнгүүд яг ихлэ буцаагаад за окей баригдлаа гэж бодъё л да тий. Тэнгүүд нөгөө цагдаагийнх ч юм уу бусад одоо хүмүүс тэр логоор нь шүүдэг. Шүүгээд үзлэгэнгүүд нөгөө хакер нь бол таар. Нөгөө бигинер хакер нь. Том хакер найлаад энэ мэдээлэл аваад зараад цаашаа байхгүй болсон. Мэдээлэл устгаад. Ийм төрлөөр л халлагад ер нь өртдөг. Гэхдээ дийлэнхтэй ер нь миний мэдхийн хакерууд ер нь өөрсдөө халлалт төрчихсэн кейс цөөхөндөө.
Яг нөгөө тий яг Facebook алдсан ч юм уу ийм кейс гарсан гэвэл. Анх одоо хакерийн чиглэлээр юм суралцаад эхлэхээр нэг юм хорхоо үрдэг бах тий. Тэгээд туршилт хийх зорилгоор одоо эргэн тойрныхаа найзууд нөхдүүд гэдэг ч юм уу. Тиймэрхүү нэг халтлах тохиолдол гарч ирсэн үү? Тим кейс ер нь тэгээд бид чинь нөгөө нэг өөртөө нэг ингээд гаднаас өөр хүн харахад нэг одоо дизайнеруудыг харахад нэг өөр өдөг шиг яг ингээд бөөндөө нэг танхимд суудаг байсан. Тэнгүүд чинь бүүн хакеруудад танхим ихлэрч угаасаа амар юм шүү дээ. Компьютерооч үлдээж явж чадахгүй. Тэнгүүд чинь бидэд нөгөө логлог хүмүүсийгээ жоохон шоглдог байсан гэх юм уу. Тэр нь яг халтлага бол биш. Гэхдээ ISO-дох гэж ярьдээ одоо корпорат байгууллагт бол ерөөс ингэж үлдээж явж болохгүй гэсэн утгатай. Заавал босч байгаа 0 орох гэж нү дөнгөж ингээ хальт ингээ гэж нү ингээ чагт хүртэл заавал логлох хэрэгтэй гэж үздэг. Тим төрлөөр ер нь тэгдэг байсан. Гэхдээ яг хөө мэдээж зүрсгүүдч ганц хоёр байгууллагаар хийж үзчихсэн. Гэхдээ тэр байгууллагаа алдааг нь засч өгч байсан шууд хэлээд. Тэр угаасаа нэг юуны танил талын нэг хүрээ гэх юм уу. Би өөрөө паблик пост мост бичдэг гэсэн бол тэр за энэ хүүхд бол угаасаа буруу юм ихгүй ойлгомжтой. Тэгэхээр ингээд манад дэр ингээд юу олсон юм чинь засаад өгч болох уу бүр төлбөртөө ингээд засуулъя ч юм уу. Нэг эсэргээрээ баг халтур болоод төвөрцөн гэх юм уу. Тийм прожект болоод төвөрчдөг. Одоо мэдээж хэргэл хакер гэдэг хүмүүс маань одоо бусдад энгийн одоо тэр мэдлэг байхгүй байгаа хүний хажууд илүү одоо эрх мэдэлтэй гэж тооцогдож байна шүү дээ. Энэ хэрээр одоо ёс зүг хэрхэн баримталтай тий наад захын ээж аав тэг найз охин найз залуугийнхаа хувийн орон зайраа алдахгүй байх гэдэг ч юм уу тий. Тэгэл яг хуу ажил дээр л үлдээх хэрэгтэй болчихж байгаа юм л да. Тэгээд тэрийг бол бүр одоо оюутнаас эхэлж байгаа уусаа сурж байгаа. Оюутнаас эхлээл сурахгүй бол уусаал тэгээд ирээдүйн ойлгомжтой байдаг л да. Тийм кейсүүд бас нэлээд байдаг. Тийм. Буруутаад ер нь бол маш тийм гоё карьертэй явж агаад тэгээ карьер нь жоохон ингээд доошлцсон. Тэ нэг ингээд буруу зам руу орчихлоор тэгээд яг тэрийг л хийхгүй бол нөгөө сайн тал руу орчихгингүүд хүмүүс хүлээж авахгүй. За энэ угаасаа л дээр нэг ингэсэн штэ нэг байгууллага руу зөвшөөрлөгөө халтцсан штэ. Тэгвэл манайх руу ч гэсэн халтаад магадгүй нэг хэсэг гайгүй сайн хүн байж байгаад те манайхыг гацшаага зараад байгаа ч юм болоо бид нар мэдэхгүй гэдэг өнцгөөс ер нь хардаг. Тэгэхээр ер нь бол өөрийгөө анханасаа л зөв гэдгээл харуулж л явахгүй бол ер нь яг тэр үнийг яг идэхтэй үгүй мэдгэд амар хэцүү. Итгэлцэлтээр одоо тогтоод байгаа бас нэг ажил байгаад байна тий. Тийм байна. Энэ мэдээж одоо энэ чиглэлээр энийг сонсож байгаа хүүхдээ байвал тий яаж сурд юм болоо хаан сурд юм болоо гэдэг асуултууд төрж байгаа х тий. Монголд одоо энэ мэрэгжил боловсролыг маш сайн хэмжээнд сураад төгсөөд өөрийгөө цааш нь ингээд хөгжүүлэх боломж ямар байгаа вэ? Хаана байгаа вэ? Ер нь бол яг би өөрийнхөөс дээр хэлвэл ер нь сургалтын төвөөр нэг тэгж дамжаагүй. Бүр яг бүрэн гэж яг тэнд суугаад. Яг өмнөх ажил маань олонгууд багшийн ажил хийдэг байсан. Тэгээд яг оюутангоосоо гараад шууд багш болсон чинь мэдээж ихэндээ бүр маш хэцүү байсан. Тэгээд дараа нь бол гайг болж гисэн л дээ. Яагаад вэ гэхээр багш олонгууд нөгөө нэг шинэ юмыг заавал төрүүлж сурч иж тэгжиж нөгөө нэг хүмүүс юм заадаг. Тэнгүүд би ч нөгөө нэг дөнгөж сургуулаа төгсөөд 1 жилч болоогүй нөхөр 10 жил аюулгүйдлэр ажилласан тийм хүнтэй ингээд юм заагаад байж байгаа байхгүй багш нь болсон. Тэнгүүд эхлээд хүлэн зөвшөөрдөг байсан юм. Тэгээд ер нь бол certification гэдэг юмыг олон улсын яг сертификат аваад тэр хүнээс нэгс нэм level up хийчихэж шít. Тэнгүүд тэр хүн шууд өөрөөр харж эхэлж байгаа байхгүй. Энэ бол нэм жоохон хөвгт биш юм байна. Энэ бол ингээд юм genius гай юм байна. Тэгэхээр энэ хөвгтөд сурах юм их байна. Би бол ингээд өөрөө зэвэрж байгаа юм байна гэдгийг шууд ойлгоод эхэлж байгаа байхгүй. Тийм кейсүүд л их гардаг та. Тийм. Тэгэхээр одоо хаан сурах уу? Өөрийгөө хөгжүүлнэ гэсэн үг үү? Тий, ер нь бол мэдээж номер 1-т бол ингээд YouTube, Google одоо ялангуяа AI хүчсэн. Тэрийг мэдээж сайн ашиглаж сурах хэрэгтэй. Гэхдээ тэрнээс өмнөх зүйл нь юм бэ гэхээр суурь мэдлэг. Одоогийн яг хүүхдүүдээр гарч байгаа нэг маш сул тал байна. Яг ингээ харангуут мундаг яваад байгаа юм шиг харагдаж байгаа. Тэгсэн мөртлөө яг ингээд за яг наадхаа ингээд кодыг биччих ч юм уу те. За яг энэ халтлагаа эмзэг байдлыг ойлгосон юм уу гэдээ сунгууд мэдгүй. Яг яагаад хийсэн юм мэдгүй. Яагаад гэвэл AI-ийн гаргаад өгч бүгдийг. Тэрийг юу ч уншаагүй те. За энэ алдаа болчлоо гэж баярлалаа л нөгөө төр хугацаанд даавар нөсвөл те. Амар гоё байгаа л те. Бид дэвч бүх юма гараараа идэв гэсэн болохоор source skill сайтай болохоор яг тэр AI чинь нөгөө нэг LLM-ийн арт юу ажиллаад байгаа юм гэдгийг сайн ойлгоод өөрийнхөө ур чадвартайгаа хэрхэн уях вэ гэдгээ мэддэг болохоор л одоо ингээ нөгөө 0D мөрөдөө болох тэр
гарч ирээд байгаа гэж би ойлгоод байгаа. Тэгэхээр яг хуу YouTube болон тэрийг маш сайн сураад түүнээс гадна бас яг хуу үнэхээр боломж нь байвал гадшаагаа л явж сурах хэрэгтэй л гэж би хэлдэг. Монголын одоо сургуулиуд дээр мэдээж сайн сургуулиуд байгаа ч гэсэн багш нарын хомсдол мэдээж угаасаа л бүгдэнд нээлт дээрх одоо ил байгаа. Багш нарын хомсдол үүссэн байна. Тэгээ тэрнийгээ дагаад мэдээж чанар нь унж байгаа гэсэн үг. Тэгэхээр боломж байвал үнэхээр гадшаа явж боломж байхгүй байвал өөрөөрөө хуваараа судалж болж гин заавал их сургуулиас сурах чал байхгүй те эсвэл сургалтын төвд ч бас орж болно эсвэл бүр нөгөө корпорат яг ингээд нөгөө үндсэн юугаа дагаад их сургуульдаа сураад дараа нь магистр аваад те доктор аваад явж бас болно. Ер нь аль ч замыг ерөөсө буруутгахгүй. Гэхдээ яг тэр хүндээ өөрөө яг зөв гэж бодож байгаа зам хөөх хэрэгтэй. Тэгээд яг энэ чиглэлээр бас яг нэг юм бас эхлүүлэхгээ яваад байгаа. Би болонгууд яг уус над чинь нөгөө юм байх танхим байхгүй шүү дээ. Бага юм ашиглаж байгаа юм чи. Би YouTube-ээр нөгөө нэг members only гэдэг одоо нэг зөвхөн мембрүүд ордог нэг $2 төлөөл орчдөг. Тим имийг ашиглаад $2 орчим уу ингээд сургалтаа зардаг болсон. Ер нь сүүлийн үед. Тэг яг тэрийг бас танхим болгох гээд ер нь сүүлийн үед яриад байгаа. Тэр хэрвээ үнэхээр бүтээд окей болчвол бүр нэг zero to hero гэдэг тийм концепттэй явах гэдэг. Бүр ямар ч ингээд магадгүй юм хуулийн хүм сургалтанд орж ирээд аюулгүй байдлын эксперт болох боломжтой гэсэн. Яг баг баунтигаар мөнгөө олоод тэрүүгээр ирээдүйн амьдралаа босгох чадвартай болох боломжтой гэсэн. Маш сонирхолтой. Урт хугацааны сургалт гэсэн. Мазала community үүсгэн байгуулагч гэсэн тий. Одоо community-д нь хэр их хүн байгаа вэ? Ер нь үйл ажиллагаанд хэрхэн явдгийг? Тий, манайх чинь яг анх бол community байсан. Бүр яг 2 хүн анх яг нөгөө юуг нь яг Discord группийг үүсгэжсэн. Миний яг би яг найзтайгаа Discord групп үүсгэжсэн. Өмнөх хөлбөр нэгэнгүүд яг манай ах нар үүсгэжсэн. Мазала гээд. Тэгээ бас яг эхэлсэн түүх нь их сонирхолтой. Ах нар тухайн үе яг ингээд нөгөө хакер ах нар байгаа шүү дээ. Манай ах нар дээд үе. Тэнгүүд Мазала гэдээ яг нэрсэн бэ гэдэг их хүчртэй. Мазала гэдэг нь Монгол зөвхөн байдаг. Тэгээд бас маш rare буюу улаан номонд орсон цөөхүүлээ байдаг. Тэгсэн мөртлөө маш юм ур чадвартай ч юм уу те хүчтэй тийм амта. Тэрийг яг дагаад Монголын бас хакерууд бас цөөхүүлээ. Яг ингээд гарын бас яг нэг 20-30 хүн л яг байгаад байгаа. Яг идэвхтэй гэвэл. Мэдээж яг энэ тэнд ингээд яг аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс бол байгаа. Яг хакерын төвшөнд гэвэл цөөхөн болчиход байгаа. Тэнгүүд бид цөөхүүлэн мөртлөө дэлхийд яг ингээд 1700 яг дэлхийн хакерууд оролцсон. Одоо Хятад, Солонгос, Америк гэд бүгд Орос, Морс гэ бүгд орсон. Тэмцээнээс ихний 10-д орсон. 30 идэвхлэх мөртлөө. Тэгэхээр тэрийгээ дагаад ер нь маш чанартай хүмүүс байдаг. Мазала. Тэгээ одоогоор ер нь яг нийтдээ гэвэл 400 хүн байгаа. Тэгээд яг идэвхтэй яг компани төвшөнд одоо болцсон байгаа. Тэрийгээ үйл ажиллагаа хариуцаад явдаг нэг 10 дотор л хүмүүс байгаа. Тэр нь одоо тогтмол сургалт ороо явдаг юм уу эсвэл нөгөө нэг системээрээ ийм илрүүлэг хийгээд гэдэг ч юм уу хэрхэн явдаг? Тий. Тэр бас нэг концепц нэг сонирхолтой. Одоо нөгөө нэг бид эдийн одоо жишээлбэл сая ингээд харуулсан гэдэг тэмцээний зохион байгуулалтан дээр манай Мазалаас оролцож байгаа. Тэнгүүд бид эд гадшаага нөгөө хүүхдүүд дүүнэр маань явах гингүүд хамгийн том асуудал мөнгөний асуудал байдаг. Тэнгүүд тэр хүүхдүүд тэр мөнгөний үнэхээр чадвартай хүүхд байна. Тэнгүүд мөнгөний шийдвэхин тулд Мазала гэдэг компани болгочих жоохоо комьюнитигаа. Тэр комьюнити маань байгууллагууд одоо үйлчлэгээ бас үзүүлэх сонирхолтой. Байгууллагуудад амар тийм wing баггүй. Ягаад вэ гэхээр за ингээд нэг хакераар шалгуулах уу? Мазалагийн Монголын номер одоо топ 10 хакераар шалгуулах уу гэд. Тэгээд тэнд нь тодорхой хэмжээний гайгүй маш хямдхан гайгүй үн санал болгоод тэр авсан мөнгө нь бид эднийгснэ ах нар нь юм сайн үйлс юм аяг хайн хийгээд штэ. Тэр олсон мөнгө нь шууд евро орно гэсэн үг. Тэр фонд руу ороод фондээс нь шинэ хүүхд орж ирлээ. Би энэ одоо тэмцээнд финалийн шатнд шалгарчлаа. Гадшаа явах мөнгө хэрэгтэй нэгвэл шууд тэнцэнээс нь гаргаж өгөх гэсэн үг. Яасан мундаг юм бэ гэ. Түрүү хэллээ одоо юм 20-30 хүн байгаа гэж юм тий. Жишээлбэл одоо ирээдүйд Монголд одоо кибер халтлага дайн гэдэг ч юм уу нэг юм томоохон хэмжээний юм тэмцэлтэй болоход бид нэр хэр бэлтгэлтэй байгаа вэ? Хэр хүчтэй байж чадах бол? За яг хувийн үзэсгэлэхэд бол одоохондоо бол бид төсвөрлөх чадвар байхгүй байгаа гэж үзэж байгаа. Яг яагаад вэ гэхээр бидний яг Мазалагийн community ч ерөөсөө энэ тэнд ажилладаг нөхдүүд байгаа байхгүй. Яг тэр урдан зогсож кибер цэрэг болж явах хүмүүс ч юм бүр тэс өөр газар байгаа. Одоо Батлангийн одоо аюулгүй байдлын одоо бүр ямар анги ч юм уу те ийм офицерүүд ч юм уу байгаа байхгүй. Тэгээ тийм хүмүүсийг би ямар ур чадвартай гэж мэдэхгүй. Магадгүй ур чадвартай хүмүүс байгаа байх. Гэтэ яг ингээд тулаад за яг ингээд
чи чаддгүй хоёлаа ингээд нэгээс нэг үзье ч юм уу тэгж үзээгүй болохоор мэдэхгүй байна. Яг уу үнэхээр манай нөхдүүд Мазалагийнхаа орж ирвэл окей ямар ч хэсэн тодорхой хэмжээний хамгаалтан дээр бол оролцох байх. Тий. Тэгэхээр ихэнх үедээ бол гайгүй хаа гэж. Тий ихэнх үедээ Мазалаа орж ирвэл гайгүй байх. Яг дангаараа байвал би бол сайлж мэдгүй л байгаа. Яг олон улсын жишээ нь жишгтэй бол нийцэхгүй байх. Одоохондоо л. Дөнгөж эхэлж байгаа болохоор. За тэгэхээр одоо өөрөө хакер хүний зүгээс өөрийнхөө security-г би ингэж хамгаалдаг гэдэг ийм хакууд байдаг уу? Одоо жишээ нь өөрийнх нь лаптопны камерын дандаа ингэж ийм наалттай байдаг гэдэг ч юм уу. Нэг тийм юм байдаг уу? General team хамгаалтууд угаасаа байгаа. Тэгээд платформуд руу аль болохоор ер нь ордоггүй. Аппликейшнуудыг татдаггүй гэсэн үг. Тэгээ үнэхээр одоо манай тэр байгууллагт чинь ийм инженерүүд байгаа да тий яг миний мэддэг мундаг инженерүүд байгаа гэж үзвэл тодорхой хэмжээнд татна. Тий. Ер нь за энэ app байна уу шууд татчихъя гэж ер нь татдаггүй. Тийм үү. Тий. Тэрийг ер нь бол маш сайн суулгах хэрэгтэй. Тэрнээс гадна мэдээж дийлэнхтэй юм уу үзэхдээ инкогнито болгож өөрчлөх ч юм уу эсвэл бүр нөгөө за тэрийг ярил бүр техник болчих юм. VMware дээр сүлжээгээ тусгаарлаж байгаад ордог ч юм уу, нээж үздэг ч юм уу. Ер нь арай жоохон өөр төвшний юм мэдээж байгаа. Яг энгийн хүмүүсийн одоо шалгах зүйл гэвэл Virus Total гэдэг вебсайт байдаг. Яг маш энгийн вебсайт л та. Тэрэн дээр одоо янз бүрийн нэг мэддэхгүй нэг URL ч юм ирдэ штэ. Copy-дод авчиж зөвгөө тавьчихна гэсэн үг. Одоо маш энгийн хэлэхэд бол. Тэгээд тавиад улаан өнгөтэй ч юм уу те гарч ирж ивэл бити ороо. Гэдэг ойлгочих болно. Тодорхой хэмжээний маш энгийн зөвлөгөө өгөхөд бол. Тэгээ мэдээж компьютер чинь яг халдлагад өртсөн үгүй гэдгийг бүр тийм кибер аюулгүйлийн инженерийн төвшөнд шинжилж чадахгүй учраас камера нууц байлгах хэрэгтэй мэдээж. Яагаад вэ гэхээр камерыг асаадаг тийм төрлийн халдлагууд байна. Шууд нийцдэг. Тэнгүүт ч одоо ямар ч бичлэг хийх магадaltaй шүү дээ. Тэгээ камераас гадна тэгээд ер нь бол янз бүрийн сэжигтэй юмнууд илэрч гинөө. Компьютер залгаа таслаа гинт баахан хар юмнууд гарснаа эргээд алга болчдөг ч юм уу те. Энэ бас тодорхой хэмжээний бас одоо эрсдэлтэй гэж үздэг гэсэн үг. Тэгээд тэр компьютер дээр суух ёсгүй юмнууд суудсан байна уу гэдгийг бас шалгаж байгаа хэрэгтэй. Тий. Тэрийг ер нь бол ууг нь бол хүмүүс яг компьютер дээр бүх юм хадгалж байгаа шүү дээ. Гар утсан дээр ч гэсэн нэг юм вирусны эсрэг хамгаалтын нэг юм аппууд байдаг байхгүй. Зарим нь үнгүй байдаг бас чанартайнууд байгаа. Одоо malware bytes ч юм уу. Тийм аппууд байгаа. Тэрийг нэг суулгаад нэг скан дараад үзчих хэрэгтэй. Тэнгүүд өөстөө нэг утасны чи бүх юмнууд ч хайгаад олоод гаргаад ирнэ. Ер нь бол сэжигтэй юм байвал. Тэгээ сэжигтэй юм байвал бүгдийн сайхан дэлээд ичих хэрэгтэй. Тий. Malware bytes гэж байдаг. Яг юугаар URL оруулж үзэх файл ч юм уу те zip файл оруулж үзэхдээ бол Virus Total гэж байна. Хамгийн энгийн хоёр жишээ бол энэ. Тэгээд яг хуу Hawaii Pound гэдэг нэг бас вебсайт тий. Тэгээд яриад үл зөндөө юм байна. Тийшээгээ болонгот имэйлээ оруулаад үзчих хэрэгтэй. Нууц үгмөгөө биш. Зүгээр л имэйлээ. Тэгээ имэйлээ оруулангууд улаан өнгөтэй гараад ирвэл хаана мэдээлэл алдсан байна гэдэг нь гарч ирдэг. Тий. Хаана гэдэг нь одоо жишээлбэл Yahoo дээр миний имэйл бүртгэлтэй л гэж дээ л да. Yahoo-гоо оруулчингууд Yahoo ч 2018 онд лөө бүрэн халдлага төрчихсөн аахгүй бүх дийлэнх хэрэглэгчийн дата галдчихсан. Тэрэн дотор орцсон явж байгаа л гэсэн үг. Гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар хамгийн нөгөө суур гэвэл ингэж авч үзэж болно. Тэгээ гүнзгий гэвэл мэдээж шалах аргууд бол бүр нарийсаад ирнэ гэсэн үг. Тийм ба. Одоо хүмүүс нэгэн рүүгээ өөрснийхөө одоо хувийн зураг явуулах гэдэг ч юм уу ийм зураг бичлэгээ явуулаад тэрнийг алдсан тохиолдлууд одоо бүр маш их байдэн штэ. Тэр ер нь юунаас улбаатай ер нь яг тэгж явуулахаар угаасаа системэнд ингээл бэжлээдэг гэдэг штэ. Тэр одоо яг мэргэжлийн хүний өнцгөөс дийлэнхтэй л яг кейсийн сонсголоор ерөөсө халдлагын чин чанартай гэхээс илүү зүгээр уцаа төр өрхөө явцсан кейсүүд л байгаад байдаг л да. Тэрнээс шууд одоо нэг сүлжээнд байж захта шууд одоо iPhone руу ч юм уу халдлага хийх чадвартай Монголд хэд байгаа илээ гэдэг бас цөөхөн. Тэгэнгүүт яг бас төхөөрөмж үзэж эхэлдэг. Түрүүн нэг хальт дүрцсэн Type C-гээс Type C тэ эсвэл нөгөө нэг одоо юуных чинь iPhone-ных чинь цэнгэлэгч байгаа шүү дээ. Тэрийг бас дөөрөлгөд хийсэн кейсүүдс байгаад. Тэрүүгээрс мэдээлэл алддаг. Тэгэхээр одоо хэдүүлээч ерөөсөө нөгөө QR phishing гэж ярин гингүү тэр чинь бүр нэг хоцорчод байгаа байхгүй. Одоо шин төрлөх гингүүт чинь зүгээр
бүр нөгөө нэг цэнэглэгчээрээ дамжуул шалгалт төртнө гэдэг чинь юу юм бэ гэд гайхаад идэх те. Тэгэхээр бараг өөрийнхөө цэнэглэгчийг хүнд өгөхгүй хүний цэнэглэгчийг бараг өөрөө ашиглахгүйсэн нь бол зөв юм биш үү? Тий, одоо ер нь бол яг тэр зөв. Ялангуяа нөгөө компаниудад чинь найзаа энэ цэнэглэж өгч тэгтэн те. Магадгүй ингээд зүгээр компанийн үүдэнд ч юм уу USB хайчиж болох байхгүй. Тэгэхэд USB-д олчлоо гэж оруулж ирлээ компанийн secure зоонд оруулж ирэл залгаал дуусаа гэсэн. Тэр компани мэдээлэл тэр хувийн мэдээлэл одоо байхгүй бол тэр хүний мэдээлэл байхгүй болчихно. Тэгээд тэр халдлага төрсэн компьютероор нь дамжаад дотоод сүлжээнд нь бусад компьютерууд руу үсрээд явцдаг, пивотинг хийгээд явчих бас болдог. Надад нэг асуудал төрлөө байгууллагт хувийн компьютер авчирч ирж ажиллах тохиолдлууд байдаг шүү дээ. Тэр ер нь тухайн компани тэр эрсдэлтэй байдаг. Мэдээж маш өндөр эрсдэлтэй. Одоо дийлэнх маш одоо аюулгүй байлаа сайн хамгаалсан корпорат байгууллагууд бол уусаа хувийн компьютерыг 100% харж байгаа. Тий. Тэгэхээр яг үнэхээр шаардлага үүсдэг нөгөө стартап болон ийм юмнууд төр өөрсдөө эрсдлээ үүсээ одоо үүрэл явах асуудал болчиход байгаа юм л. Ер нь бол бүтэн эрсдэлтэй л байгаа. Тий. Аппликейшны апдейтээс гадна утасны апдейт бас хийх шаардлагатай гэдэг юм байна. Шаардлагатай. Тий. Тэр нь яагаад шаардлагатай байдаг вэ? Одоо жишээлбэл утсан дээр ч гэсэн өөр дээр нь алдаа үүсдэг байхгүй юу? Багууд дэлхийд дахинд одоо бидэд мэдгүй байгаа бол ч ингээл жилдээ нэг 10,000 ч юм уу 20,000 алдаанууд шинээр гарч идэг шинээр. Тэгвэл тэр алдаануудаас чинь хамгаалах үүднээс апдейт орж ирдэг байхгүй. Тэгээ болж өгвөл үнэхээр боломж нь байгаа те wirelessтэй холбогдсон утасны цэнийг нь гайгүй байвал апдейт ер нь хийчих хэрэгтэй. Завтай үедээ. Тий. Тэр туршуулгаад. Түрүүн одоо залин төртөх ийм боломж байна гэж тэгжсэн шүү дээ. Тэгэхээр линкээр одоо залин төртөх хэмжээ Монголд бол ер нь стил одоо байгаад байгаа шүү дээ. Тэрэн дээр тэрийг одоо бүр ингэсэн байгаа даахгүй. Яагаад ер нь тэр ингээд сүүлийн үед viral болоод стил нэг хуучин мөртлөө viral болоод байна гэхэлэр хуучин болонгууд харангууд энэ нөгөө нэг монгол хэлний дөрвөн алдаа гаргаж чонгууд энэ нэг хурамч байна гэж хүмүүс харчдаг гэсэн. Одоо тэнгүүд нөгөө ээтэй хосолцсон гадны нэг юм Израилийн хакер ч юм уу магадгүй зүгээр жишээ авахад AI-аар шууд монгол хэлээр бичүүлээд вебсайтын дүрлэлт хийчихэж байгаа гэсэн үг. Тэгээ сүүлд нэг кейс гарсан шүү дээ нөгөө KFC дээр яг ийм кейс гараад бас фишинг хийгдээд байгаа. Тэгээ тэрийг нөгөө талаас нь авах хэмжээ амар хэцүү байхгүй. Хүмүүс л өөрсдөө л анзаарч л тэрийгэ мэдлэгтэй байхгүй бол хэцүү болчиход байгаа. Нөгөө талаас нь нөгөө кампани явуулантай энэ буруу шүү, энэ хурамчшүүл гэж пост ч юм уу тийм видео гаргаж үзүүлнэ гэхээс биш тэр хүний өөдөөс гаргаж байгаа шийдвэрийг нь өөрчилж чадахгүй шүү дээ. Нөгөө яг процесс нь яаж байгаа юм бэ гингүүт нөгөө яг юмын дөөрэлгэж хийгээд тэгээд FTP-г нь ч гэсэн ингээд яг авдаг хэсгийг нь бас дөөрэлгэж байгаа гэсэн юм нь. Тэгээд болж өгвөл доменийг нь бас сайн харах хэрэгтэй. Шал буруу домен одоо жишээлбэл нэг үсгийг нь өөрчлөө бичсэн ч юм уу. Тим кейсүүд зөндөө байгаа. Би ч одоо ээжтэй ч юм уу авда линк ирүүл ямар ч хийсэн линкэн дээр битгий дараарай л гэж сануулдаг. Одоо угаасаа өөрөө ч би нарийн ширээнийг мэдэхгүй те манай ээж авч ийм байд шүү гэж тайлбарлахаар ингээл техник хажуугаар л өнгөрчих болохоор тий үүнээс гадна нэг торрент ашиглах нэг ийм хэсэг залуучууд байгаа тий ер нь илүү өөрт таатай боломжоор л тэрнийг ашиглаад байгаа. Тэр нь хэр сейф биеийн ер нь хэрэгтэй юм уу? Торрент гэж тэгэл битүүл одоо тэрийг яг хүмүүс бол вирус гэж яриад malware гэж нэрлэдэг байхгүй яг нөгөө техник хэллэгээр нь malicious software буюу хортой програм хамж гэж нэрлэж байгаа. Торрент ягаад баталгаагүй вэ гэхлээр торрент гэдэг зүйлд чинь ер нь бол хүмүүс юмудаа байршуулахад бол ямар ч асуудалгүй ингээд чөлөөтэй байгаа. Тэр дотор нь одоо жишээлбэл дийлэнхтий том файлууд дотор хийдэг байхгүй. Жишээлбэл Windows 10 ISO гэдэг файл. Харангууд Windows-ээр форматлах юм байна. Тэр ISO файл юм байна гэж ойлгоно. Дотор нь хортой програм хамж хийчихэнгүүт форматлангууд нөгөө нэг бүх юм нь гоё цэвэрхэн болох хэрэгтэй шүү дээ. Гэтэл дахиад нөгөөт нь гараад ирдэг. Яагаад вэ гэхээр нөгөө форматладаг юм дотор нь хортой юм хийцэн байгаа байхгүй. Тэгээ мөн бас хамгийн хоёр дахь кейс нь тоглоом дотор их хэмжээтэй тоглоом дотор магадгүй Dota, CS тий эсвэл нөгөө яг энэ хоёр ч болонгууд үнэгүй байгаа да. Үнэтэй тоглоомуудыг үнэгүй болгож крактаад тэгээд дотор нь хортой код ачдаг. Код гэдэг нь ер нь бол энгийнээр ойлгоход URL гэж болно. Бас URL нь учиж болдог юм шүү дээ. Тэнгүү тоглоом руу оронгууд давхар ард нь процесс үүсээд хайдан процесс бүр нууц процесс үүсээд тэр URL руу үсэрч идэг гэсэн үг. Яг нарийн шалгал бол шал өөр ийм доменууд руу холбогдчихдаг гэх юм уу. Тэр нь хакерын бэлдсэн юм өрх гэсэн үг ер нь бол. Тий. Тэр бол
албан ёсны юм ал ашиглаж. Тийм одоо жишээлбэл Steam ч юм уу тоглоомод татгаар бол тий одоо яг албан ёсны Windows-д татгаар бол Windows-ийн Microsoft-ийн вебсайт руу ороод тэнд нөгөө нэг одоо Windows-ийн яг ISO татах одоо юу бэлэн байж байгаа шүү дээ. Тинчээс дотор ямар ч аюулгүй гэсэн гэж нь бол. Өөрийн чинь зүгээс одоо подкастны төгсгөлд те тогтмол за энийг сонсож байгаа юм байл энийг л анхаарч би одоо энийг л зөвлөмөр байна гэдэг юм чин сэтгэлээсээ юм ойлгуулахыг хүсдэг зүйлээд шүү дээ. Тэр нь юу вэ? Яг нь шууд 3 л юм бодогдож байна л да жоохон дэлгэрээр ярихаар. Эхнийх нь болонгууд түрүүний нэг ер нь ярьжсэн кейсийг дахиад өрчжээ. Одоо нөгөө нэг шинээр аюулгүй байдлаар орж ирж байгаас одоо магадгүй энэ подкастыг сонсоод орж ирэх хүмүүс байгаа шүү дээ. 100% ингээд ашиглаж сураа. Гэхдээ суур юм байхгүй бол AI-тэй нэг бабланд хагараад ирэнгүүт хинч биш болно шүү гэж л бас хэлмээр байгаа. Тэгэхээр суур одоо мэдлэг маш чухал байгаа. За одоо жишээлбэл яг энэ роутер яаж ажилтаа одоо энэ гэрэл яаж хасна гэдэгтэй адилхан тий. Тэрийг мэдэхгүй бол халдлага чинь хаашаа очиод хаашаа хүрээд байгаа гэдгийг мэдэхгүй болчихно. Тэгэнгүүт нөгөө нэг дараагийн төвчний халдлагуудыг хийж чадахгүй. Зүгээр л ажил дээр очисон. Магадгүй тэр ажилд орсон компани чи AI-г бүрэн хорцсон байвал юу хийх юм бэ гэдэг асуудал үүснэ гэсэн үг. Тийм. Тэгэхээр энэ дээр болж өгөө суурэ заавал хамт авч яваарай тий. Одоо код бичдэг хүмүүс одоо бүр ингээд юу болчихж байгаа байхгүй залхуу болчихж байгаа бүгдээр. Тэгээ залхуу болчингууд ч нөгөө дан AI-ээр код бичүүлж вайплаад тэнгууд чинь тэнцэнс чинь битүү цорхон үүсэж байгаа. Цорхон гарч ирдэ нөгөө хүн хакер нь хэллээ. Хакертаа мөнгө өглөө тий. Дахиад заслаа. Дахиад AI-аас асуулчих байгаа байхгүй. Өөрөө засахгүй. Тэгээд дахиад алдаа үүсчихнэ гэдэг ч юм иймэрхүү байдлаар ер нь бол яадаг. Гэтэ яг хуу AI-ийн засвар бол сайн байдаг ч гэсэн тэр хүнийхэн яаж нөгөө промпт бичгээс нь хамаардаг. Болохоор тэрийг бас чухалчилж авч үзэх хэрэгтэй. Хоёрдугаар толонгууд ийм security audit болон penetration testing-ийн үйлчлэгийг ер нь үзүүлдэг байгууллага нөгөө талдаа үйлчлэг авах ёстой байгууллагууд байгаа. Одоо төрийн байгууллага хувийн хвшил аль нь. Тэгэнгүүт нэгдүгээр толонгууд тэр үйлчлэгээ авах гэж байгаа одоо мөнгө хөдлөж байгаа байгууллага шүү дээ. Тэднэр нь өөрсдөө бас мэдлэгтэй байх хэрэгтэй болчиход байгаа. Ямар одоо ур чадвартай хүмүүсээр яаж шалгах уу гэдгээ өөрсдөө стандартаа тодорхойлоод явчвал нөгөө хүмүүстэй тавих шаардлага нь илүү өндөр болчихно гэсэн үг. Тэгээд тэрийгээ дагаад одоо нэр хийх гэж байгаа хүмүүс нь яг мэргэжлийн түвшний хакерууд байна уу? Яг ямар хуу сертификатд эзэмшсэн магадгүй гадаадаас алдаа болж исэн байл бүр даваа талтай гэдэг ч юм яг нэг ажилд авч байгаа юм шиг тэгж өндөр requirement тавьж байгаа чи гэж байгаа. Тэгэхгүй бол нөгөө бүр нэг юм суур сертификат тавьцаа тэрийг нь хинч хангаж болохоор ч юм уу те. Тэнгүүд ингээд нэг танил талаа авчираад за энэ сертификат одоо авцсан юм чинь ингээд орчих гэдэг ч юм уу. Тим одоо юмнууд амар их байгаад идэг. Тэрийгээ дагаад эцсийн дүндээ юу юм бэ гэхлээр нөгөө Монгол улсын одоо кибер аюулгүй байдлын төвшин буурж байгаа л гэсэн үг тэрийгээ даа. Одоо олон байгууллага дээр одоо чанаргүйгээр халтурдаж хийгээд байвал ерөөсөө ийм л болчих гэсэн үг. 3 толонгууд юм байгаа даа. Яг нь миний хувьд бол өөрөө олонгууд нөгөө нэг яг PhD болон мастер гэж яваагүй. Гэхдээ ер нь бол кибер аюулгүй байдлын чиглэл дээр яг дүүцүүлж үзүүл ер нь докторийн төвшний мэдлэгтэй болон практик скиллтэй гэдэг сертификат болон одоо гадаадаас олж байгаа багаараа нотолж байгаа. Гэхдээ нөгөө нэг Монголд нөгөө нэг яг PhD-гийн чиглэлээр явах хүмүүс сонирхолтой хүмүүс байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэрэн дээр яг Монголд байгаа кибер аюулгүй байдлын чиглэлийн яг Монголд байгаа шүү. Кибер аюулгүй байдлын чиглэлийн яг Монголоос яг доктор хамгаалсан хүмүүс жоохон чанаргүй байгаа. Нэгснэ. Тийм. PhD гэдэг чинь бүр маш дээд түвшин болчихж байгаа шүү дээ, тий. Яг нэг чиглэлээрээ маш гүнзгий судалгаа хийсэн хүмүүс хэлж байгаа. Яг Монголд байгаа мөртлөө гадаад руу очиод доктор хамгаалсан яг манай дээд багш нар байдаг. Тэд нар болоо яг ингээд яриа хэлцэл бүх зүйл ингээд яг синк хийж тохирдог байхгүй. Бусад хүмүүстэй нэрэнгуут ерөөсөө ингээд левел амар доогор байхад ерөөсөө ойлголцдоггүй. Тэгэхээр энэ нь юу одоо илтгэж байгаа юм бэ гэхээр боловсролын төвшин дээр Монголд бас яг доктор мастер хамгаалж байгаа бол энийгээ бас жоохон дээшгээ тавиачи магадгүй те одоо диплом хамгаалт ч юм дээр нь илүү мэрэгжлийн төвшний юм одоо экспертүүдийг оруулаад явбал жоохон юм нэг юм шин өнгө аяс орж ирэх юм болоо гэж би зөвөр хараад байгаа. Ер нь ийм л 3 зүйл байна дөө. Тэгээд яг хуу бас сүүлийн үедс яригадаад байгаа зүйл гэвэл хүмүүс нөгөө нэг мэдээлэл өөрсдөө алдчихад одоо банк ч юм уу эсвэл оператор компани ч юм уу магадгүй нэг банк хүмүүсний апп ч юм уу алдсан битэр ер нь ярддаг кейсүүдс байдаг. Тэнгүү тэрийг нөгөөсөө масараал дургу учраас л нэрэл би ч гэсэн бас алдсан шүү. Тэгэхээр яг өөрсдөө нөгөө security-гээ 100% хамгаалдаг хүмүүс шиг ерөөсөө тэгдэг. Тохиргоо ерөөсөө юу өмөртлөө. Тэгээд ер нь тийм л юм хэлцэх хараа да. Тохиргоо энэ тэгэхээр яах вэ? Тэгээ одоо ингээд одоо банкны кейс дээр гэхэд л одоо шинээр
орж ирж байгаа Pascal, 2 factor authentication те энэ бол маш одоо суур тохиргоонууд эдгээрийг ядч идэвхжүүлээгүй байдаг байхгүй. Тэгээд бас үүнийгээ дагаад нөгөө аппликейшн апдейт хийдэггүй хүмүүс байдаг. Бүр хуучин төхөөрөмж чиглээ тэрэн дээрээ л нөгөө нэг апп болгоод явааддаг. Тэгээд манаас одоо жишээлбэл банкнаас ч юм уу эсвэл одоо оператор компаниас хүчээр солих тийм опшн санал болгон тэрийг нь яаж байгаа боловлцдаг ерөөсөө. Нэгээс нь апдейт хийхгүй уцаа солихгүй ч юм уу тэгээ явааддаг гэсэн үг. Өөрийнх нь хувьд одоо ирээдүйд би ийм том зорилгыг тавьсан байгаа гэд зорилгоосоо гоё хуваалцчих. За ер нь бол зорилгоудаа ер нь бол баг багаар биелүүлэл явж байгаа. Гэхдээ яг бүр том юм гэвэл одоо яг zero day гэдэг нь бол миний бас яг энэ жилийн ч юм уу энэ одоо нэлээд олон жилийн нэлээд ууггүй хөдөлмөрийн үр дүн л гарч ийн л да. Гэхдээ бүр нөгөө нэг том zero day гэж байгаад байгаа дотроо. Тэр нь яг би бол нэг EDR гэдэг нэг байгууллагаас олсон байж болж байна те. Нэг positive technologies гэдэг. Тэгвэл дараа нь шууд нөгөө нэг pound to own гэх тэмцээн болдог байхгүй. Тэр нь шууд одоо магадгүй iPhone 17 гарч ирэхэд тавилаа нэг юм хайрцан дотор хийгээд нэг сүлжээнд оруулаад ачна. Тинчэнээс алдаа болох хэмжээний болох тийм өсөлттэй байгаа. Тэгээ мэдээж гадаадын томоохон байгууллагуудад бас давхар ремотоор ажиллах тэр бол ойрын зорилго бас байгаад байна. Хугацааны гэвэл ирээдүйн нөгөө нэг Монголын мэдээллийн аюулгүй байдал яг хөгжлийн дээр нь яг зүгээр гоё оролцох тал дээр л нь яаж өөрөө яг нөлөөлөл үзүүлж болох вэ гэдгээр л анхаарч байна. Ирээдүйд зорилгот нь одоо маш томоохон амжилтыг хүсье. Тэгээд гяс амжуулаад манай подкастт оролцохсон маш их баярлалаа. За өөрсөнд баярлалаа.